Амбайцгаана уу? Санхүүг энгийн үгээр урайтай Science Core podcast-ийн маань 2 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарт маань Zelement платформын гүйцэтгэл Эрдэнэбаатар хүрэлцэн орж байна. Тэгээ бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирж чад баярлалаа. Баярлалаа. Өрсөн баярлалаа. За подкастынхэнд ер нь дөрмийн дагуу таны ажлын замнал намтар түүхээс ярих гэж бодлоо. Ер нь өөрөө чинь түүхийг хараад захаар санхүүгийн чиглэл ялангуяа даатгал үнцасны компани, Zelement платформ гэдэг ер нь санхүүгийн чиглэлээр их олон жил ажилласаар удирдлагатай байна. Анханаас ер нь яг энэ салбар руу хэрхэн орсон бэ? Яаж шийдсэн бэ гэдэг асуултаар эхлэе гэж бодож байна. Зөв. Гоё асуулт байна. Манай аав ээж хоёлаа инженер хүмүүсэд. Тэгээ инженер хүмүүсэд ерөнхийдөө суурь нь тооцоолол онлын зөвлөдөө их байдаг. Магадгүй тэр нөгөө анхны суурийг тавьсан болов. Тэр ер нь 10 жилдээ хасаа хойш санхүү ер нь дундаас нөгөө өөр хараагүй шийдэл олж гаргаж ирэх ч юм уу те. Эсвэл ямар нэгэн тайлбарлах байгаа юмыг тоогоор тайлбарлах гэж үздэг ч юм уу. Тэгж явсаар гал ерөнхийдөө санхүү. За ер нь санхүү finance гэдэг зүйл хамгийн зөв шийдвэр юм байна гэл санхүүр орсон доо. Тэгээд Англид яг санхүүгийн чиглэлээр бакалавра хийгээд тэгээ хамгийн түрүүнд ажилд сурыг гэж сангийн яамд орж ажиллаад. Тэгээ санхүүгийн чиглэлээр магистра Японд YLP-ийн тав хийж аваад тэгээ одоо ингээд улсад ажиллаад ажлыгээ сурчиж байгаа юм чинь. Дээрээс нь санхүү мэдчихэж байгаа юм чи. Одоо ер нь өөрийнхөө мэддэг чаддаг юмыг санхүүгийн салбарт хийж сорж үзьгээл санхүүр орсон. Нэг актер тийм юу бол байх. Энэ тухайд бол тэгэл барыг бүхэл тухайн залуучууд юу банк санхүүл гэж ярьдаг гэсэн шүү дээ. Тий одоогийн байгаа нөө AI технологи гэдэг нөө хот юу чинь тухайн үед бол санхүү бизнес эдийн засаг байлаа шүү дээ. Тий. Тэгээ бид сая нэрээ сонирхолтой ярихад 2 жилийн өмнө манай нөгөө 10 жилээ төгссөн 20 жилийнхаа тэмдэглээд тэгсэн чи ер нь яг тухайн үед бол тэгээ дийлэнх бизнес санхүү тал нь эрүүл мэндээр. За төгсөлтийн баг 150 гаруй хүүхэдтэй гэж хуваагдсан. Тэгэхээр тухайн үед бол тэгээ санхүү бизнес эрүүл мэнд эмчийн мэгжил айгуу чухал байсан юм бэл. Манай ангич баахан эмч нартай. Одоо л амьдралд хэрэгтэй юм даа тий. Одоо айгуу чухалтай юм баг. Тийм бай. Тэгээд нөгөө CV-г нь харж хахад ер нь бол их ажлын эхний гараа сангийн яам дараад нь болохоор даатгалын салбарт ажилласан мэлээ шүү дээ тий. Тэгээд баг 2013-4 он байсан уу? Одоо ингээд нөгөө 160 гэдэг шиг тий 10 хэдэн жил ингээд ажиллаад. Тэг яг нөгөө тухайн үеийг эхэлж явах үеийн одоо манай даатгалын салбар одоо та харьцуулахад одоо ер нь хэрхэн хөгжиж өөр болсон бэ? Яг одоогийн өндөрлөгөөс харахад ямархуу өөрчлөлт дахиад дэвшил яг даатгалын салбарт гарсан байх гэж та өөрөө боддог вэ? Ер нь яг даатгалын салбар, даатгалын өсөлтийг ярихын тулд яг тухайн улсын эдийн засгийн өсөлт нөгөө үндсэн санхүүгийн одоо нэг импактуудыг яг харах шаардлага байдэ. Тэгэхээр даатгал дээр одоо нэвтрэлт гэдэг ойлголт байдаг байхгүй. Ер нь бол дотоод төрний бүтээгдэхүүнийг харьцуулж гаргадаг тийм ойлголт. Нэг хүн ерөнхийдөө яг даатгалтай эдийн төрний зардлыг зарцуулж чадаад байна гэдэг зүйл байдэ. Тэр маань болонгууд эдийн засгийн өсөлт, инфляц тэрийг яг цэвэрлээ жигнэд үзэх юм бол бас нэг актер өсөлт гараагүй. Намайг анх 14 онд даатгалд орж байхад үнцгэрэлт маань баг 2-3% л байсан санагдаж байна. Одоо бол нэг 4.8% гэж ярьдаг болов. Нэг бас актер огцон өсөлт гараагүй. Харин даатгалын компаниудын хүний нөөц, чадамж тэгээд ер нь даатгалын бизнесийг одоо нөгөө enthusiastic одоо тийм сонирхолтой болгож ажилтдаг хүмүүс аяг их нэмэгдсэн харагдтыг. Тэгээ тийм хүмүүс олон байх тусам бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлнэ, нөгөө харилцагчтайгаа илүү синхруулна, ойлгуулна, шинэ бүтээгдэхүүн санаачлна. Одоо л би бол даатгалыг яг өсөлтийн үе дээр явж байгаа болов гэж хартай. Тэрнээс бүр актер ингэж нөгөө өссөн салбар бишэлтэй. Ер нь санхүүгийн зах зээл дотор даатгалын зах зээл хамгийн conservative тийм баг чойн жинтэй байдаг баг тий. Гэхдээ нөгөө одоо жоохон уламжил даргаараа явдаг тийм бүтээгдэхүүн бол уусч гисэн. Ер нь бол баг тэгэл санхүүгийн хамгийн анхны бүтээгдэхүүн, хамгийн анхны зүйлүүд чинь даатгалтай холбогддог учраас нөгөө гинтийн тийм өөрчлөлт өсөлт гарахад бас нэлээд цаг хугацаа ордог тийм салбар
уламжлалт консерватив хууч шансыг одоо хэдэн жилийн өмнө би нэг статистик харж хаад санхүүгийн зах зээлийнх нь одоо нийт хэмжээний 1 орчим хувийн л даатгал байсан. Одоо л хэмжээ нь л жоохон томорсон л байна. Ер нь бол тий хөрөнгөө дагаад нэлээд томорсон. Тэгээд чадамжууч нэмэгдэж, дээрээс нь миний мэдж байгаа сүүлийн 2-3 жил бас нэлээд олон даатгалын компаниуд шинээр нэмэгдэж гарч ирсэн. Тэгээд өөр санхүүгийн бизнес хийдэг хүмүүс даатгалын бизнестэй болъё гэж тийш хөрөнгө оруулалт хийж шинээр тэр компани байгуулж байгаа. Үйл явдлууд нэлээд болж байгаа. Тэр бол яг л эдийн засгийн одоо өсөлт гэдэг юм уу? Бизнесийн одоо яг цар хүрээний нөлөөт яг болдог юм болдог. Жамаараа хөгжиж байгаа шүү дээ. Одоо ихэнх хүмүүс ч ер нь бол нэг даатгалыг нэг зүгээр нэг зардал гэж хардсан шүү дээ. Хүмүүс те. Одоо байр авлаа гэж бодоход нэг банкын заавал даатгал гэж болохоор даатгалдаг ч юм уу. Ерөнхийдөө нэг зайлшгүй даатгалуудаа хийлгээд яг санаачлагаараа буюу өөрийн санаагаараа одоо даатгалах нь жоо ховорч гэх юм уу те. Илүү зардал гэж хараад. Тэгээ ер нь даатгал яг хувь хүндээ гэх юм уу те. Зүгээр нэг иргэнд ер нь яагаад зайлшгүй байх хэрэгтэй. Ер нь арай ингэдэм аа. Даатгал гэдэг зүйл ер нь айгүй тийм нарийн түүхтэй ер нь комплекс ойлголт байхгүй. Хөдөлбөр яаж төлдөг, тэр өөрийг нь яаж үнэлдэг. Одоо сайн скорын үнэлгээ дээр ч гэсэн тийм олон нэг шалгуурууд байдаг тийм. Яг тэр шиг тийм айгүй олон шалгууртай. Тэрийг бол хэрэг өртөө хүмүүс бас тэрийг ухаж ойлгоод таадаг түүхтэй байдیں۔ Хөгжсөн орнуудад одоо ард иргэдэн бизнесүүд нь юм хумсраараа ингээд даатгалын бүтээгдэхүүнийг авах, тэрийг ашиглах сонирхолтой. Тэрийг одоо нэг бидний нөгөө бизнестэй нөгөө зээл авч хөшүүрэг хийдэгтэй адилхан эрсдлээ тооцож байгаа өөрсдөө удирдах чадахгүй эрсдлийг даатгал руу шилжүүлдэг. Тэр арга бол ингээд хөгжсөн улсууд айгу өндөр байдаг. Одоо сая ингээд нөгөө Америк, Израиль, Ираны одоо нөгөө конфликт дээр тэнд нөгөө бүглэрч байгаа олон нөгөө усан цармид чинь бүгд л даатгалтай. Яг тэр даатгалын асуудал хамгийн түрүүнд гарч ирж байгаа байхгүй. Даатгал хийх юм уу, эрсдэлд оруулах яах юм, танд аж нэрвэгдүүл яах юм гэдэг асуудал гарч ирдэг. Уучлаарай сая нэг хөгжсөн улсууд дээр шүү. Хөгжиж буй улсууд дээр буюу жоохон одоо буураад өгдөг ч юм уу, эсвэл яг санхүүгийн зах зээл нь олон улсын нөгөө тэр төвшөндөө хүрээгүй байгаа улсууд одоо Филиппин, Вьетнам, Монгол гэдэг ч юм. Тэр улсуудад бол одоо жишээ нь зүүн өмнөд Азад бол заавал даатгалын бүтээгдэхүүн гэж байдаг. Зохицуултаараа баг. Зохицуултаар. Тэр нь одоо бараг л нөгөө ёс зүйн хэм хэмжээ гэдэг шиг тийм ойлголт болсон. Одоо тийм бизнес хийх ч бол тэрнээс одоо тийм эрсдэл учрна. Тэрэн дээрээ заавал тиймтэй бай гэдэг нь одоо шаарддаг ч юм уу те. Тэр нь бол яг нөгөө зарим хүмүүс нөгөө заавал даатгалын бүтээгдэхүүн гэхлээр нөгөө хувийн компаниудад дэмжих гээд мөнгөтэй болох гэдэг ард иргэдийн карма руу очиод байна гэж аягүй хүмүүс ярьдаг. Нөгөө талдаа тэр хамгаалж байгаа дүн нь тэр хүний төлж байгаа дүн хоёрын нөгөө зүрх аягүй өндөр байхгүй. Одоо жишээ нь бараг зарим тохиолдолд хамгаалуулж байгаа дүнгийнхаа 0.1%-аар л одоо даатгал дээр төлж байгаа тийм. Премиум нь те нөгөө даатгалын хураамжин те. Маш бага. Тийм тэгээд тэр чинь нөгөө эрсдэл өндөртэй газрууд одоо жишээ нь Филиппинд үерийн эрсдэл гэж байдаг. Нөгөө цунамигийн эрсдэл гэж газар хөдлөлтгээл те. Тэгээд өмнө нөгөө Дүтертэй ерөнхийлөгчдөр байх үед нөгөө аюу их нөгөө харт амхны эсрэг дайман болж байгаа үед нөгөө амнасын даатгал гэдэг аюу олон бүтээгдэхүүн байдаг. Тэгээд тэр чинь нөгөө яг нөгөө даатгалч ер нь бол нөгөө volume бизнес байхгүй. Тий. Хийж scalable тийм бүтээгдэхүүн учраас аюу олон хүнд тийг ойлгож хүргэж явдаг. Тэгэхээр ер нь бол даатгал илүү өгчөд аюу олон хүчин зүйл байх юм тий. Ер нь бол аюу олон тий зүгээр одоо нөхцөл тий. Тэгээ нөгөө тал дээр даатгалын компанид өөрсдөө яагаад энийг авах ёстой юм тий. Одоо тийм нөхцөл дээр нь тааруулсан тийм аюу сайн одоо арга хэмжээнүүд хийж ижил аюу их олон хүмүүсээ татна л та. Тэрнээс биш зүгээр ингээд энийг ойлгох юм даатгал байна гэхэлэр хэр барахтан авахгүй. Ер нь хөгжсөн улсад ч гэсэн бас авахд төвхтэй. Ойлгоход хэцүү. Зарим улсуудын хувьд болохоор улс нь одоо эрсдэл өндөртэй гэх юм бол тий албан шаардлагаар зохицуултаараа юу ачиж байна. Тий одоо Японд бол тий газар хөдлөлтийн даатгал бол заавал. Тий яг тэгэхээр үеийн газар хөдлөлтийн прон одоо нөгөө бүс нутагт байдаг учраас заавал даатгалтай. Тэр нөгөө газар хөдлөлөд одоо янз бүрийн болоход гинтийн санхүүгийн хямралд оруулахгүй тулд тэр хамгаалаад байна шүү дээ. Өмнөөс нь хамгаалаад тий зохицуултын илүү ойлгомжтой болгож байна. Монгол улсын хувьд ч одоо хамгийн том эрсдэлгээ зуд гэдэг одоо байгалийн гам шиг одоо цунами ч гэдэг юм те үер устай харьцуулан тэгэл зуд турхан гэл яваад идэх те.
Тэгээ яг тоон үзүүл дээр бол хамгийн давтамж өндөртэй. Тэгээд preventable буюу нөгөө буулгаж болох нь бол замын хөдөлгөөнтэй холбогдолтой гэмтэл нөгөө одоо нөгөө хүний амнаас нь гэмтэл учруулах эсвэл эд хөрөнгийн гэмтэл. Энэ бол ингээд хамгийн одоо бүр Монголын нөхцөлтэй одоо бүр юу болцсон номер 1 гамшигт үгүй болцсон тийм зүйл байхгүй. Бас аргагүй л энэ л те баг талаас илүү бүгдээрээ энэ дөрвөлийнхэн донд бомборлолтод байгаа болохоор те. За тэгээд таны нөгөө дараагийн одоогийн эрхэлж байгаа яг нөгөө зээл юм P2P ленд ингээд энэс өмнө бас юу ачиж гэж бодсон. Ер нь ингээ яг нөгөө ажил карьер санхүүгийн талбарт бол ингээл олон бизнес те олон талбарт ажиллаадсан байна. Тэгээд нөгөө хувийн сонирхлоос нь харахаар ингээд би зөв хэлж яаг уу одоо нөгөө автохаб гэдэг автомашин, автоспорт тэгээ буудлах гэдэг нэг тийм сонирхол хоббитэй юм биш үү? Тэгэхээр одоо ийм хоббитэй байх нь эсвэл одоо илүү эрсдэлтэй ч гэдэг юм ийм одоо хоббитэй байх нь тэр одоо бүтээж инновацлог тийм бизнесүүд хийх хэрэгтэй яаж үйлддэг юм бол энэ хоёрын хооронд харилцаа хамаарал байдсан болов уу гэж нэг сонирхож асуумаар байсан. Тийм. Миний хобби бол яг бизнест бол огт хамааралгүй. Яг л өөрийн одоо тийм байх ёстой, юм байх ёстой гэж боддгоор л сонирхож тэрийг хөгжүүлж явж байгаа. Би ч нөгөө 4 хүүхэдтэй, 3 банд, 1 охинтой. Тэгээ нөгөө бандэртаа одоо жишээ нь одоо рол модел болох ёстой. Тэгээд илүү жоохон tough байх ёстой гэдэг ч юм те. Одоо тийм жоохон тийм masculine байх ёстой гэдэргээд тэр бууны спорт эдрийг сонирхож тийж явдیں۔ Тэгээд би бол зүгээр хувьдаа манайх шиг одоо арчилсан улс те. Тэгээд дээрэс нь хүн цөөхөнтэй улс. Одоо ингээд ер нь бол орчин үед нөгөө юу гэдгийг аюу сайн ярьж штэ. Нөгөө одоо геополитик те. Тэгээд иймэрхүү юм тогтворгүй, ойлгомжгүй үед бол одоо бас нэг талаасаа өөрсдөө хамгаалагч гэдэг юм уу те. Эсвэл янз бүрийн асуудал үүслэхэд тэр одоо галз зэвсэгтэй харьцаж чаддаг, аюулгүй ойлгож чадах. Бас тийм юм их сурж авах хэрэгтэй болов гэж боддог л доо. Ер нь бол тэгээд нөгөө нэг ийм үг өгдөн шүү дээ. Нөгөө дайнд бэлдсэн хүн инхийг тогтоодог гэдэг үг өгд юм л. Нөгөө тийм юмтай ойрхон байх тусам конфликтоос ингэж холдож эхэлдэг. Тийм юмнаас хол хүмүүс тийм wild конфликтыг ингэж нөгөө үсээд дэвргээд идэг тийм юм бэ. Тэгээд галз зэвсгийг нэлээд сонирхдаг 20 оноос хойш. Сонирхоод хамгаалтын бодлогын холбоо гэж. Ер нь 3 4 холбоотой бүгдэн дээр нь л оролцож явдаг л та. Тэгээд нэг актер спорт талаас бол нэг хөгжүүлж явж үзээгүй тий. Харин тэр сонирхол айгүй сонирхолтой санагдаад байсан. Тэгээд нөгөөс нь сонирхол хобби ер нь нийтлэг гэдэг шүү дээ. Тэгэхээр бусад хоббинуудтай харьцуулахад бас илүү экстрим юм уу. Тэгээд нөгөө талаас ингээд шинийг санаачлаа яваад шүү дээ. Одоо жишээлбэл зээл юм P2P ленд одоо Монголд анхдагч тий. Одоо яг P2P зээл гэж юу нь юу гэсэн үг юу нэгээр та тайлбарлаад өгвөл. Тий манай яг бид дараа P2P одоо платформ бол яг Монголд одоо анхудаад манайх тэгж хийгээд хөгжүүлсэн ч гэсэн олон улсад бол нэг тийм аим шинэлэг зүйл бол биш. Ер нь л дундын жуулчлалыг багасгадаг, demand and supply-ыг хооронд нь тохируулдаг. Тэр тоглоомын дүрмийг өөрсдөө нь шийдүүлдэг тийм л платформ баггүй. Одоо зөндөө зүйлүүд байгаа шүү дээ. Одоо платформоор явдаг, P2P-гээр явдаг зөндөө зүйлүүд байгаа. Одоо iTunes, Spotify тэр чинь яг л P2P-г аргачлахгүй хүн яг юу сонсох гэдэг нь яг гэдэг тэрийг нь хайлтын даваа авч байгаа нөгөөдгийг нь дундын платформ гэж байна. Нөгөө хийж өгдөг. Тэгэхээр агрегат хийх үү? Агрегат биш үү? Aggregated. Тий, ер нь бол нөгөө зурчлал нь хооронд нь холбож өгнө гэсэн үг. Тэгэхээр ер нь бизнес тэр ажил амьдрал одоо хүний бүхэл зүйл дээр ер нь P2P, peer-to-peer-ийн харилцаа байнга явдаг. Зүгээр бид нар яагаад зээл дээр peer-to-peer-ийг хийх гэж тэгж улаарсан бай гэхэлэр ер нь Монголд санхүүгийн сая өмнө дурдсан нөгөө санхүүгийн бизнесийн одоо манай дотоодын нэгтгэх бараг дийлийнх нь л хэд дахин давсан үнээр л одоо манай санхүүгийн бизнес тогтчих шүү дээ банкуд банк усууд тэгээд ер нь бол айгүй бага өгөөжтэйгээр их усрээ татаад айгүй өндөр өгөөжтэй зээл гаргаж байгаа тийм тохиолдол айгүй байдаг. Тэгэхээр бид нар ерөнхийдөө технологиг ашиглаж байгаа. Дээрээс нь угийн олон улсад байгаа юм шийдэл байгаа юм чинь одоо ард иртэр очиж тэр зардлыг бууруулах гэж л энэ хамгийн зөв шийдэл юм байна гэж л анх 18 онд бодож хийжсэн. Яг энэ бол дан ганц миний санаа биш л те олон хүмүүс байгаа. Тухайдээс манай
хөрөнгө оруулагч нар байсан хүмүүс. Тэгээд технологийн компани одоо хүртэл том технологийн компаниуд удирдах явж байгаа тийм хүмүүсийн дундаас бидэд зээлцэх юм байна гэдэг бүр зориуд зээл гэдэг нэр үгийг сонгож тий. Тэгээд ийм платформ байдлаар байх хэрэгтэй байна. Тэгээд ерөөсөө зээл авч байгаа хүн дата мэдээлэлтэй өөрсдөө өмнөлүүлдэг оноотой өгж байгаа тал нь ямар оноотой тулгуурч ямар хүнд эрсдлээ тооцож өгөх юм. Ер нь бол ингээд хоорондоо холбоол. Тий, хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг зээл авч байгаагаас авчна. Нөгөө хүн маань их усрынхаа өгөөжийг зээл өгч байгаанд өгчдөг. Бид нар дундаасаа одоо нөгөө дундын журчлалснэрээ шимтгэлээ аваад явдаг. Ийм л юм хийвэл зүйтэй байна гэдэг санаачлагаар зээлзэг юм үүссэн л та. Тэгэхээр юу вэ гэсэн үг? Одоо ингээл хүмүүс чинь найзтай би энэс мөнгө асуудаг шүү дээ. 500,000 төгрөг зээлээч гэдэг юм те. Тэрийг л одоо дижитал платформоор л тэр хоёр хүмүүс заавал биенийгээ таньдаг байх албагүй. Таньдаг хүмүүс хоорондоо биеиндээ гэх юм уу те P2P гэдэг чи одоо хүнээс хүн гэж орчуулах юм аа юу? Peer to peer, PIR. Монголоор орчуулах нь ер нь бол нөгөө яг peer гэхэлэр ч одоо нөгөө юмны үндэс суурь яг ганц тал бол гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө юу ч хийж болох гэдэг. Яг ижил төвшний ойлголттой зорилготой хооронд нь тохируулна. Company, person тий. Business to business юу ч хийж болохоор байхгүй тий. Хоёр зүйл тий. Нэг нь одоо яг энэ лендэн дээр зээл дээр бол тий нэг нь зээл өгөх сонирхолтой, нэг нь зээл авах сонирхолтой. Би нэг танихгүй өргөн байлаа гэж бодоход зээл өгөх нь бол илүү нөгөө өгөөж авах сонирхолтой тий. Банкнаас илүү өндөр өгөөж авах сонирхолтой. Зээл одоо авч байгаа хүн нь бараг банкны өгж байгаа хүнээс баг хүүтэй зээл авах сонирхолтой. Зээл өгж байгаа тал бол хадгаламжинд хийснээсээ илүү өгөж авах. Хамаагүй өндөр өгөж авах. Сонирхолтой гэсэн үү те. Зээл авах чинь хөрөнгө оруулалт хийж байгаа хүн дээр баг компаундаараа 26.8% бодогдож байгаа байхгүй. 26.8. Тэгэхээр яг хадгаламжийн өгөөтэй харьцуулахад бол маш өндөр шүү дээ те. Бондуудаас ч өндөр шүү дээ те. Тэгэхээр одоо яг нөө зээл эмэн бол дунд нь яг платформ болоод хоёр талыг зуучлаад тэр итгэлцлийг одоо дунд нь одоо баталгаажуулаад гэх юм уу те холбох тийм модельээр ажиллаж байгаа гэсэн те. Яг л технологийн хийх ёстой гол үндсэн юмнуудыг л ажиллуулж байгаа гэсэн. Тэгээ одоо бид нар чинь ингээл ярьдэн шнэ найзтай битэн мөнгө зээлээрээ тэгээ найзаа алдсан шүү гэдэг дээ шүү дээ. Найз руу болыг гэвэл найзтай мөнгө зээлдэг үү? Найз руу болыг гэвэл найзтай мөнгө зээлээрээ. Тэгэхээр тэрний ард бол нөгөө нэг яг л нэг барьцаа тэр байхгүй би эндээ зээл өгчгөр хэрсэлтэй байх гэдэг тийм нөгөө хугацаанд одоо өгнө гэсэн дуу хугацаанд мөнгө болохгүй болчихж байгаа шүү дээ. Хэсэгчлэн нөгөө хугацааг нь хойшлох гэдэг энэ болгоомж зээлийн эрсдэл гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр яг B2B-ийн зээлийн мен дээр ч болох барьцаа байхгүй тий барьцаагүй хүмүүс байна. Тэгэхээр яг тэр зээлийн эрсдлийг нь болохоор хэрхэн удирдах зохицуулт юм бол ер нь яг одоо бидэрт нөгөө банк ус дээр хамгийн нээлттэй байгаа улсад байгаа бүртгэлтэй өөрсдөө мэдээлэл байгаа шүү дээ. Нийгмийн даатгал, ажлын байр, хаяг байршил, хэдэн настай одоо юу гэдэг тий бүх мэдээлэлтэр нь үндэслээд бид нэг юм персона буюу сегмент гаргачихдаг. Тэгээ ер нь бол ийм хүмүүс ийм доктортой, ийм санхүүгийн харилцаанд орч чаддсан байна. Гэдгийг гаргаад ирдэг. Тэгээд одоо нөгөө скоринг системүүд ашиглаад тэрийг цэвэрлээд ер нь манай дээр одоо нийт одж ирж байгаа харилцагчийн одоо манай шалгуур үзүүлэлтийн 20-30% нь л давж хангаж орж ирдэг. Тийм үүтэй. Тэгэхээр яг технологийн шийдлэрээ бид нэг талдаа ингээд нэлээд сайн харилцагчаа ингээд болоод авчиж гэсэн. Нөгөө талдаа одоо яг танах шиг юм скорингийн систем гарч ирж байгаа буюу 3 дахь юм 4 дахь харилцагч хүмүүсийн нөгөө харж байгаа тэр одоо тоо мэдээллүүдийг бид өөрсдийнхөө скорингтойгоо давхар ингэж фильтрлэгдээд өөрсдийнхөө датаг илүү сайжруулах чанартай болгоод авчиж яах гэсэн. Дээрээс нь технологи нь өөрөө таньж мэддэг харилцагч. Одоо нөгөө бид ч одоо хүний утас руу очиод манай аппликейшнийг татахыг хүчээр татахгүй шүү дээ. Нөгөө хүн маань хаанаас, юугаар, ямар замаар яаж линкийг олж авч орж тэрийг татчихээн. Тэгээд яг ямар хэрэгцээ гарч байгаа учраас хэдэн цагт хаана ямар байршлууд татчихээн гэдэг тэр мэдээллүүдийг бид бас ашиглаж нөгөө push тийм нөгөө юу ажилладаг гэсэн үг. Тэгээд дээрээс нь технологи юм чинь нөгөө мэдээлэл байлууд нөгөө ISO 27001 менежмент системийг гэдэг бүх аргачлалуудыг ашиглаж тийм стандартуудаа хангалтдаг. Ер нь технологиг ашиглаж байгаа зорилго нь ерөөсөө л одоо энэ олон транзакшн, энэ олон гүйлгээ энийг хялбар одоо нас хүйс ялахгүйгээр орон байршил, зай хамгаалгүйгээр хамгийн гол нь зардал багтаагаар тийм юм хэл бид хийх зорилготой. Одоо ер нь ингээд технологийн дэвшил орж ирэхлээр хүний 10 үүдэл хийдэг байсан шийдлийг
2 болгонгуудаа нөгөө 10 удаа хийдэг байсаасаа хэд дахин үнэтэй болгоо ачиж байгаа зардлыг. Тийм. Тэгэхээр яг нэг талдаа тэр чинь ингээд нөгөө боломжийг нөгөө ашиглуулахгүй зүгээр ингээд нөгөө хүчээр тулгаж байгаа юм шиг юм болчиход байгаа. Тэгэхээр бид нар технологийн шийдлээ бол аль болох зардал бууруулах. Ер нь анхны үүсгдэг гал санаануудын нэг нь бол бас тэр маш жижиг хэмжээний зээл, хувийн зээлийг авах гэж хүмүүс аюу их материал бүрдүүлж банк устдэр очиж авдаг байсан тийм үе сайхан шүү дээ. Сайхан шүү дээ. Тэгээд нөгөө заавал нойтон гар үсэг тамга тэмдэг гар өөрөө биерээ ирмэр гэдэг байсан. Тэр бол ингээд технологийн шийдэл одоо манайх чихгүй аюу олон аппууд гарч ирж тэр бас нэлийн өөр голдролгоо орсон болов. Тэгээд тэр чинь ингээд яг утсан дээр нь ойрхон байгаад энэ шийдэд өгчөж байгаа ч гэсэн нийгэмд байгаа эрсдлийг нь бид нар бас тэр тодорхой хэмжээгээр бууруулчих жоох одоо замын хөдөлгөөний эрсдэлтэй. Төрөний нөгөө даатгал дээр гардаг. Тийм нөгөө нотрот руу явж нэг юм копид бол нотротыг олцож чагаад магадгүй машин мөргөж гэмтэх нөхцөл Монголд бол амар өндөр байхгүй. Миний нөгөө даатгал дээр ажилладаг байхдаа айгу тийм сентиментал бодож ингэж одоо яг үндэ дургу өрдөг байсан юм яг тэр замын хөдөлгөөний. Тэр чинь ганцаа одоо ослоор ихээсээ илүү маш их цаг бүтээмж тэнд алдагдаж байгаа байхгүй тий. Тийм тэгээд өөрөө өгчтэй зарцуулсан цагаа бүглэрүүл явжтай. Тийм хэмжээл одоо нэг хэмжигддэггүй нөгөө юу шүү дээ. Нөгөө сэтгэл санааны охирол гэж юм байна тий. Боломж алдах нөхцлүүд байна. Одоо түрүүний ярьсан таны нөгөө дижитал болоод илүү юм захимжаад ирэхээр яалтчгүй хүмүүст бол маш их нөгөө тав тухтай байдлыг өгч байгаа тий. Хэрэглээ нь улам нэмэгдэнэ. Хэрэглээ нь улам нэмэгдэнэ. Тэгэхдээ ялангуяа ковидын дараа ч бол бүүм болол те одоо интернет банктай л бид нэр SMS банктай сайхан байлаа шүү дээ. Интернет банк, SMS банк, финтек гэхэр чаа ганцхан зээл биш одоо бүхэл төрлийн санхүүгийн үйлчилгээнүүдийг захимаар авах гэдэг ингээд айгүй олон боломжуудыг хүртээмжийг бий болгочихж байгаа. Тэнгүүд нөгөө талдаа тэр хэрэглэгч иргэн өөрөө те одоо санхүүгийн мэдлэг тэр санхүүгийн олон хэрэгслүүдийг ойлгож өөрийнхөө хэрэгцээнд тааруулж ашиглах тэр боловсрол мэдлэг нь саяны хөгжилтөөгөө харьцуулахад адилхан зэрэг хөгжихгүй байгаа юм шиг санагдаад идэг. Тий, шинэ шаардлага аягүй их үүсэж байгаа. Ер нь нөгөө юу гэдэг ойлголтууд нь шүү дээ. Нөгөө financial literacy буюу санхүүгийн боловсрол гэдэг ойлголт үүдэг. Санхүүгийн боловсрол одоо манайх нөгөө манай боловсролын систем маань өөрөө бас ингээд ойлгомжгүй тий. Нэг юм нөгөө багшаас сурагч руу төвтэй нэг юм нөгөө нээлттэй биш ийм нөхцөлд үед нөгөө боловсрол гэж ойлгонгол хин нэгэн авчиж ингээд самбар дээр юм тавьж байгаа юм зааж өгөх юм шиг бодоод байдаг. Яг бизнес дээр болонгод санхүүгийн боловсрол маань өөрөө яг бүтээгдэхүүнийг дамжиж хүн дээр очиж байгаа хэвээр. Та энийг авахтай итгэлтэй байна уу? Та энийг харьцуулж үзсэн үү? Өөр юм сонголтууд байна штэ гэдэг ч юм уу те. Намайг бакалаврд англи сурдаг байхад даатгалын бүтээгдэхүүн, санхүүгийн бүтээгдэхүүн, зээлийн бүтээгдэхүүнүүд дээр харьцуулт хийдэг вебсайтууд авих гэдэг гэсэн. Тий. Ингээд compare.co.uk гэдэг юм бүр сайт хүртлээж байгаа. Тэнгүүд өөрийнхөө нөхцөлийг тавингууд танд ийм компани ийм боломжуудыг өгч байна. Тэр нь ийм импакттай. Тэнгүүд нөгөө компаниуд чинь өөрсдөө өгч байгаа бүтээгдэхүүнийг ингээд харьцуулаад ингээд нэг юм адилхан ингээд ABVG гэдэг чиг харуулмааргүй арай нэг өөр юмар илүү баймаар шүү дээ. Тэнгүүд нөгөөдөл чинь нөгөө харилцагч руугаа хандаж аюу их үйл ажиллагаа хийдэг болж эхэлт юм билээ. Та одоо ингээд ирэх шаардлагагүй ингэж болно. Уцаар ингээд тусгай зорилтын уцаар 24/7 холбогдож болно. Би зөвхөн танд энэ мэдээллийг өгөхин төлөө ажиллана гэдэг ингээд үйлчлэгээр өрсөлддөг. Манай санхүүгийн зах зээл дээр тэр аюу их дутагдчих. Түрүүний нөгөө ярьжсэн зээл юм дээр одоо яах юм зээл өгөх гэж байгаа хүн бол өөрийнхөө нөхцөлийг тавьчих болох юм уу тий одоо жишээлбэл би жоохон эрсдэл өндөртэй хүнд зээл өгмөр байна. Тэгэхээр өндөр хүүтэй авмаар байна гэж өөрийнхөө нөхцөлийг оруулж болох уу? Эсвэл дефолт нөхцлүүд байдгүй байх. Тийм яг нь тэрийг бид нэр тааруулж өгч байгаа. Нөгөө сонголтуудыг нь өгч байгаа. Тэрнээс яг хүн өөрөө ингээд ороод би тим оноотой тим хүн төдөөөр өгмөр нэхгүй. Манай нөгөө бүтээгдэхүүн дотор байгаа өдөр сар хугацаа оноонууд дээр ингээд тэндээс ингээд сонгоод. Яг л нөгөө санхүүгийн нөгөө CISO шиг өндөр өгөөж авмаар бол өндөр эрсдэлтэй хүнд зээл өгч бол яг өндөр эрсдэлтэй биш л дээ. Нөгөө оноон жоохон бага дуу эрсдэл байх магадлал өндөртэй хүнд гэдэг ч юм уу. Илүү найдвартай тэгээд бага хэмжээний хөрөнгө оруулалт аваад одоо өгөөж аваад явах юм бол одоо хамгийн өндөр оноотой хүмүүстэй зээл өгөөд явдаг ч юм. Тэр сонголтууд нь бол байгаа. Яг өөрөө нөгөө нэг тусгайлсан
ганцаарчилсан гэх юм уу тийм нөхцөл гарахгүй. Би тийм хүнд өгнө гэж үеийн хатнаар тий энэ нь ийм байж болно гэдгийг сонгоо явах юм тий. Тэгээ одоо нөгөө нэг яг уламжлалт одоо зээлийн бүтээгдэхүүнүүд гэхэр чи хүмүүс банк руу явах тий эсвэл банк усаас зээл авах гэдэг. Ер нь ийм бусад одоо уламжлалт лендинтэй харьцуулахад яг peer to peer-ийг одоо платформоор дамжуулсан яг иргэндээ ямар илүү давуу талыг ч гэдэг юм уу таатай тухтай байдлыг бий болгож байгаа юм. Яг зээл авж байгаа талаас бол нэг тийм бусад апын зээл гэдэг ч юм уу тийм нүдтэй нэг юу байхгүй. Нөгөө хүнд хүрж байгаа аргачлал зарчим гэрээ апаар бол нэг фактор ялгаа байхгүй. Бидэд бол яг удаан хугацаанд айгүй том импакт авч хүргэж өгч чадна гэж боддог. Ягаад гэвэл бидэд хөрөнгө оруулалт хийж байгаа хүний одоо дүн болоо өгөөж эдийн засгийн өсөөд одоо бизнес хийх өөр одоо гоё бизнесийн санаануудтай эсвэл одоо юу гэдэг санхүүгийн өөр бүтээгдэхүүнүүдтэй болоод ирэхлээр хүнд нэг хөрөнгө оруулалтыг боломжууд нэмэгдэн штэ. Тэнгүүд одоо манайх шиг юм зээлэрхүү юм платформ төрлөө хийхэд магадгүй дагаад өгөөжийн хүн буурах магадлалтай. Тэр буурж байгаа одоо өгөөжийг бид нар буцаагаал нөгөө зээл авч байгаа хүнтэй буулгах юм бол нэг зээлийн хүн буурах боломжтой байна. Тэгэхээр урт хугацаанд энэ бол аюу том импакт авчрах болов гэж хардیں۔ Одоо лапин зээлүүдийн өгөөж бол бас фактор өндөр байгаа шүү дээ. Яг хүний хувьд болохоор ялгаа гарах уу одоо зээлэн мэнэс хөрөнгө оруулалт хийгээд хүүгийн орлого олох үгүй зээл авах үзүүлс нэрх юм байна. Тэнд одоо P2P өгж байгаа тал нь тийм байна. 0% мөнгө хадгалж байна шүү дээ. Хөрөнгө оруулалт хийж байгаа тал нь илүү нөгөө одоо нийгэм руугаа хандсан гэдэг ч юм уу те. Бас байж болох юм илүү одоо илүү л хөрөнгөө зүгээр найдвартай хэрэгтэй хүнд нь ашиглая. Гэхдээ би 100 сая хийсэн бол одоо зээл зэгийн буцаага миний 100 сая өгнө шүү гэдэг нөхцөлтөөр хөрөнгө оруулалт хийх юм бол нөгөө талтай хамгийн өндөр оноотой хүмүүс тэг хөлтөл зээл авч гэсэн. Тэгэхээр тэр бол яг нөгөө илүү талтай хэсэг нь талтай хэсэг рүү очиж байгаа яг одоо сонгодог жишээ аахгүй. Бас нийгмийн өөр хэрэгцээ шаардлагуудыг нийлүүлэх боломж нь яг үнэ. Тий одоо зорилтод төслүүд байж болно. Одоо нэг хүн би тим газар тим юм хийх зорилготой байгаа. Тэндээсээ тим хэмжээний ашиг олно гэж харж байгаа. Миний энийг одоо яг краудфандинг харин тий. Краудфандингийн чи ер нь бол олон улсын аягүй олон тийм юу платформуд байт юм билээ шүү дээ тий. Монгол бол танай зээлэн мэнийг ашиглаад краудфандинг хийж болох юм шүү дээ. Болно шүү дээ. Ер нь бол зүгээр суурин л яг B2B авахгүй зүгээр хэлбэрийг нь яаж хүнд харуулах уу, яаж нөхцөлийг нь өөрчлөх үү гэдэг. Тэгээ нэр манай зээл зэгийн мэн чинь нөгөө сүүлийн 3 жил одоо энэ жилд баг 4-р жилд орж байгаа. Хорооны нөгөө sandbox дээр туршигдаад явдаг. Олон жил өөрсдийнхөө нөгөө хийсэн юм өөр гарч байгаа үр дүнгуудыг хороор ингээл мэдээлэлд яваад. Тэгээд энэ жил аягүй гоё шинэлгийн марс ирж илээ. Хороо ерөнхийдөө тэр B2B-г зохицуулах тийм зохицуултын орчныг үүсгэнэ гэсэн нэг тийм мэдээл сонссон. Тэгэхээр хууль юм уу дүрм журм нэг тийм шинэ зохицуултын юм гарч ирэх юм байна. Тэгэхээр тэр бол илүү гоё зэгцрээд юм байгуулад явчих уу гэж бодож байгаа. Бидэд бол B2B ч нөгөө хуулиар яг үг үсгэрээ нэг актаар зохицуулаад байдаг үг үсэг байхгүй. Тэгэхээр бид нар бол яг нөгөө ирээдүйд successful байна гэдгийг мэдчихсэн учраас манайхыг дуурайгаад олон компани гарч ирэх болов гэж харжсэн. Тийм ч учраас анханасаа өөрсдөө явж очиж хорооны зохицуулалт дээр бид нар ингээ sandbox-оор орё гэж явсан. Тэгэхгүй нэг анханасаа ингээд яг нөгөө зохицуулалт нь тодорхой биш болчих юм бол тэрийг бас нөгөө технологич нэг аюултай юм нөгөө яаж л бол яаж хөгжиж тал руу орж боломжтой шүү дээ. Тэгээ бас ингээд нэг хэмжээ хязгааргүй актер ингээд хэлчихвэл аюултай болов гэдгээр хорон дээр очиж тийм үү. Одоо 3-4 жил болж байгаа. Sandbox жилд орж. Зориулт нь бол яг тийм ч тийм зохицуулт байхгүй орчинд туршид судлаад тийм технологийн шилжих. Тэгээд тодорхой болгох юм бол одоо sandbox нь зохицуулттай салбар болоод юмнууд нь илүү тодорхой дүрмжрэл болоод шилжих төлөвлөгөө гэж гаргаад ингээд зах зээл рүү нийлүүлдэг. Краудфандинг өстө сонирхолтой байна. Одоо ингээд бидний чи эргэн тойронд иймчтэй сайн дурын эсвэл ийм одоо ашигтай төсөл байна. Энэ дээр одоо нэг хөрөнгө оруулалт гэл ингээ хайгаал явдаг те. Тэгэхээр тэр бол тухайн хүний танилын хүрээ те. Одоо өөрийнх нь мэдлэг урд чадвар танилцуулах гайгүй бол хязгаарлалтаар хязгаарлагдчихад байгаа байхгүй те. Тэгэхээр платформоор дамжуулах юм бол тэрнийхээ үг үсэг те тайлбар өгнөдөө сайн бэлтчих юм бол нэг төсөл байлаа гэж боддог ганцхан өнөөс биш олон
хүнээс бага хэмжээний хөрөнгө цуглуулаад ч гэсэн тэр төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлэх боломжийг нь бий болгох юм байна тий. Тэгээ B2B ер нь тэр краудфандинг чинь бас нэг том давуу тал нь нөгөө оюун санааны нөгөө юунууд аягүй их тэндээс санхүүжилттэй авдаг. Урлаг, утга уран зохиол, зураг тий. Нөгөө одоо сэтгэлгээний гоё тийм баясгалан өгдөг гоё. Одоо соёл урлагийн чиглэлд ч яг тийм краудфанд тийм юмнаас аягүй гоё фандуудаа авч хүмүүс одоо нөгөө гоё санаануудаа гаргаж бүтээлэл өгдөг тийм олон улсад бол яг тэгж л явдаг шүү дээ. Фандрейсинг хийж тий. Эзэн тодорхойгүй газраас мөнгө орж иж нөгөөх нь бизнесээ юу нөгөө гоё урлагийнхаа зүйлүүдийг тойрвдаг юмуд их байдаг шүү дээ. Хөвчлэн дээр урлагийн юмнууд ч нөгөө бусад бизнестэй харьцуулахад шууд мөнгө олохгүй шүү дээ. Мөнгө урсгалтанд тодорхойгүй хязээ яах. Энэ direct impact нэг өндөр тий хүнд аим сэтгэлгээ гоё тэлж өгдөг. Нөгөө үзэж харсан шин залуу хүмүүс тэндээс нөгөө inspiration авч ингэж гоё санаануудаа гаргадаг. Тэгээ ер нь бол нөгөө үр дүнд хүрэхийн тулд заавалж нөгөө мөнгөөр хэмжигддэг үр дүн бол одоо орчин үед бол одоо уцардж эхэлж штэ тий. Сонирхолтой юм аа. Одоо яг зээлийн менежер жишээлбэл огт бүртгэлгүй хүн бүртгэл хийгээд зээл өгөх, авах ийм процессыг хийх ямар нэг биеэр очих шаардлагагүй. Биеэр очих ямар шаардлагагүй. Шууд онлайнаар 100% чинь тий. Хэр удаа одоо цаг хугацаа зарцуулах вэ? Минут ч хэрэггүй тий. Тийм үү. Хөрөнгө оруулалт хийх. Маш хөрөнгө оруулалт хийх. Минут ч хэрэггүй, зээл авах минут хэрэггүй тий. Маш хурдан биш гайхалтай юм аа. За тэгээд дахиад одоо сүүлийн жилүүдэд ерөнхийдөө нөгөө финтек гэж ярихаар юм тэгэл зээл аппликейшн зээл гэж болоод байдаг шүү дээ. Финтек аппликейшн зээлийн тоо хамгийн сүүлд торооны тоог харахад 70 эд ч үлээ байгаа. Тийм баг 80 тийм аппликейшн байна гэсэн тийм. Жинхэнэ нөгөө борооны дараах мөх шиг гэдэг шиг айгүй олноороо яаж аа. Хүмүүс ч бас зээл авах тоо нэх байна. Саяхан нэг бид нараас нэг дотор статистик харсан чинь нэг хүнд бол дунджаар 3-аас 4 зээл нээлттэй зээл байна. Ертөөсөө бүх насанд хүрсэн хүмүүс 100% зээлтэй байна гэдэг нэг тийм зээлийн одоо зээл төвтэй гэх юм уу те ялангуяа хэрэглээний зээл төвтэй нэг тийм эдийн засгийн хэмнэл рүү орсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ сүүлийн жилийн энэ хөөсрөл гэх юм уу энэ өсөлтийг та юу гэж хардаг вэ? Яг технологи талаас нь юу эсвэл нөгөө нийгмийн эдийн засгт өгч импакт талаас нь. Нийгмийн эдийн засгт өгөх импакт талаас нь дээрээс нь хувь хүн талаас нь. Хувь хүнд технологийн хувьд бол яг л нөгөө цаг үеэрээ баблын явал хагарч байгаа болов гэж харт. Сая тэгэл ковидын дараа чинь дан ганц финтек гэхгүй санхүүгийн одоо технологи гэхгүй баг бүхэл юм руу технологи орох гэж үзлээ шүү дээ. Тэгээ зарим нэг нь фейлдээд ер нь бол одоо баг тэр бабл нь хагараад санхүүгийн юмнууд үлдчихэж байгаа болов уу гэж харж байна. Ер нь бол тэ. Тэгээд одоо тэр 80 бүртгэлтэй 78 бүртгэлтэй 78 9 бүртгэлтэй хоорондоо бүртгэлтэй цахим үйлчлэг үзүүлж байгаа банк ус гэж гарч ирсэн. Тэрэн дотроос яг идэвхтэй байгаа миний харж байгаа бол анзарч байгаа бол 10-аас 15 Apple байх шиг л. Тэгээд жигээс нь додч хүн өндөр. Тийм өслүүд нь жоохон өндөр. Тийм. Тэгэхээр тэр бас нөгөө нийгэмд өгж байгаа импакт нь ч гэсэн яг цаг үеэрээ л хүмүүсийн хэрэгцээнд таагаал тэг явж байгаа болов уу гэж хартай. Ер нь бол би бол буруу зөв гэж бол сайн хэлж мэдэхгүй. Тэгээд ер нь бол технологи бидэрт бол зайлшгүй байх хэвээр. Зайлшгүй их хэвээр юм хэрэгжилж байгаа хүмүүс нь өөрөө технологио оwn хийж нөгөө ойлгож удирддаг байх хэрэгтэй. Тэгээс технологитой ингээд авлуулад 50 мянган төгрөгийн зээл аваа 200 мянган төгрөгийн зээл авангууд нь тас гэдээ аваад хэвлээд байж болохгүй л дээ. Энэ хоёрын дунд чи нөгөө нэг этик ёс зүй гэдэг юм аяг чухал болчихж байгаа байхгүй тий. Ер нь бүх мэрэгжлийн хувьд гэх юм бол одоо санхүүгийн шинжээч гэдэг миний одоо CFA-гийн бас үндсэн нэг сэдвэн жишээлбэл мэрэгжлийн ёс зүй гэдэг байхгүй. Яагаад тэр чухлаар орж ирдэг вэ гэхээр нэг талд нь нөгөө нэг технологийн ч гэдэг юм уу тий эсвэл тухайн ингээд салбарын мэдлэгтэй чадвартай мэрэгжилтнүүд байна. Нөгөө талд хэрэглэхэд байгаа хүмүүсд нь заавал тийм байх албагүй болчихж байгаа байхгүй тий. Тэр илүү их нөгөө нэг эрх мэдэлтэй гэх юм уу мэдлэг чадвартай боломжтой нууд нь нөгөө олон нийтийнхээ эрх ашигыг бодолцохгүй өөрсдийнхээ эрх ашигыг тий тэрүүгээрээ давуулаад байх боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр уг нь салбар болгоно мэрэгжил болгоно л нөгөө мэрэгжлийн ёс зүй гэдэг чинь айгүй өндрөөр тавигдах хэрэгтэй. Зэрэгцээтэй болчихж байгаа байхгүй тий. Тийм тэрэн дээр хараа нэг ийм ойлголттой тийм лээ. Ер нь бол яг бүтээгдэхүүн авч байгаа харилцагч одоо яг харилцагч нар те ингээд
нийт харилцагч нэг бол бид заавал тэгж актер маасаар ингээл тэрийг ойлгодог болгоод ингээл хөгжүүлээд удирдаалах бол би шаардлагагүй гэж боддог. Тэгээд тэр нь ч ойлгохгүй юм байна, ойлгохгүй юм байна, ойлгохыг хичээх юм байна, хичээхгүй юм байна. Зөндөө хүн байгаа учраас нийтээр нь тэгж өсгөх нэгдэлтэр бол би итгэдэг. Нөгөө талдаа би ер нь бизнесүүд санхүүгийн бизнесүүд төр бол айгүй тийм атуу байр суурь бодолтой байдаг байхгүй. Одоо олон улсад одоо баг хөгжөөд баг 10 20 жил болж байгаа нөгөө corporate shared value гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Одоо компаниудын одоо хамтын үнцийг үүсгдэг одоо ойлголт. Манайх одоо corporate social responsibility дээр л гацчихад байгаа байхгүй. Тэгээд нийгмийн одоо сайн сайхны төлөө ашиг олж байгаа тэр мөнгнөөсөө нэг 2 мод тарьж ийн гэдэг ч юм уу тий. Тэр чинь бол ингээд айл хэзээ олон жилийн өмнө дууссан тэрний ч одоо хөгжил нь нөгөө shared value гэдэг рүү орцсон хамтын үнцийг үүсгэн. Тэгээ хамтын үнцэн дээр нь бизнес хийж байгаа юм чинь тэр үнцэн дээрээс өөрсдийнхөө ашигыг тодорхой хэмжээгээр нэмж байгаа. Тэнгүүтээ нөгөө үнцэнээ нийгмийн үнцэнээ олонгууд тухайн нэг асуудал одоо хог хаягдл гэдэг ч юм уу те ядуурлал гэдэг ч юм уу асуудлыг шийдэж байгаа. Тэнгүүтээ нийлээд тэр дундаас тэрийг ашиглаад явж болох айгүй олон шийдлүүдийг гаргаж авч байгаа ийм цогц юмыг одоо олон улсад компаниуд юунууд хэрэгжүүлээ. Тэрийг одоо энэ Porter Prize гэдэг одоо нэг Harvard-ын профессор эдрээ хийдэг тийм prize эдрээ Японд тооцоо бааш эдгээр болдог байхгүй. Тэн дээр ингээ компаниудаа сонгож шалгаруулаад prize өгөөл яваад идэг. Тэгээ тэр уул нь одоо ингээл манай компани бизнесүүд дээр очих хэвээр болов үед тэр юусаа тэхгүй байгаа л да. Таны оруулж байгаа мөнгөний тэдэн үн моторын шүүгээл явуулчихлаар чинь тэгэл бас нэг тийм импакт муутай юм шиг л. Сесэр дээр гацсан. Тэрний аюулгүй жишээ байгаа. Африкт Coca-Cola-ны одоо нөгөө pet bottle гэж нөгөө пластик боталтай. Тэгээд нөгөө анх орчоод Африкт тэрний нөгөө хэрэглээ амар өндөр болсон байхгүй. Тэгсэн чинь нөгөө pet bottle нь хог болоод нөгөө хогоо дэлгэх болоод хаягдл болоод нөгөөдгийг эргэлж чадахгүй, дахин босруулж чадахгүй. Тэгээд нөгөө Африкч өөрөө том тэгээд нөгөө зай элдэр нь хол учраас нөгөө тэрийг логистикли менеж хийх нэг өндөр зардалтай болонгууд Coca-Cola компани CSV-ийн хүрээнд тэр хог хаягдлын асуудлыг шийдээд дээрээс нөгөө буурай улсуудад pet bottle-ыг ашиглах тийм шийдэл гаргаж ирсэн байхгүй. Тэр нь юу гэсэн чинь pet bottle-ийн одоо бөглөө шүү дээ. Тэрэн дээр нь зураг зурдаг, харандаа үзүүлдэг тийм юмнуудыг зарж эхэлсэн баг. Ийм одоо сетер нь. Тэгээд тэр нь хямдхан. Тэгээд ерөөсөө хүүхдүүд нь одоо тэр иргэд нь нөгөө ундаага уучаад тэр нөгөө юугаа худалдаж аваад тэрийг толгон дээр нь ингэж ашиглаад тэгээ нөгөө одоо харандаа үзүүлдэг сав тийм өнгөтэй одоо брашта дээр нь ингээд бодож олдог өөр өнгийн бодогтай гэдэг нөгөө pet bottle нь буцаад хэрэглээнд ороод хог биш болоод эхэлсэн байна. Тэнгүү Coca-Cola-гийн хувьд хогны асуудлыг маш ухаалгаар шийдэж байгаа. Дээрээс нь буурай одоо айгүй бага орлоготой хүмүүст айгүй хямдханаар тийм купон байдлаар одоо та тэдэн ширхэг ундаа авах юм бол энэ одоо ингэж урамшуул дагаж ирдээ шүү гингүүд тэрийг ингээд хэрэглээнд оруулж байгаа. Дээрээс нь нөгөө хог хаягдлаа менеж хийдэг тэр процессоо буцаагаад хэрэглээнд оруулангууд ингээд нэг шийдлээр ухамсарт одоо ухаалгаар айгүй олон шийдлүүд ингээд гаргаад ирж байгаа юм. Тэрийг CSV одоо corporate shared value гэж яриад хамтын үнцнийг үүсгэх гэдэг. Гэхдээ нэг юм сайн санааны үзүүрээр биш тэ яг бизнесийнхаа онлоороо явж байгаа шийдэл байхгүй. Би бол одоо Монголд байгаа том групп компаниудын дээр нэг юм сандал чирээ гадаа ингээд нэг сандал мандал тавиад ч юм уу ингээд нэг жижигхэн нэг ногоон байгууламж дээр засаад ингээд цав ойлгодог. Энэ эдийн засгийн онол дээр ч гэсэн юу гэж яриад байгаа байхгүй нөө shareholder theory гэдэг ер нь бол бизнесийн эцсийн зорилго юу юм бэ гэхээр нөө ашигаа хамгийн өндөр ойлгох, зарлаа бага ойлгох, орлогоо их ойлгох тий. Одоо бизнесийн аж ахуйн нэгж эцсийн зорилго тийм гэдэг онол сухдаг онол байгаа шүү дээ. А сүүл рүү stakeholder theory гэдэг ер нь оролцогч талуудын үнцний юм байна. Value-г нь хамгийн максимум болгох.
Тэгэхээр оролцогч тааруулдаг. Тэгэхээр яг саяны таны жишээн дээр чинь тэгээд тэр байгаль орчин орчиж байгаа. Худалдаа авахч орчиж байгаа. Coca-Cola нь өөрөө орчиж байгаа тий. Нийлүүлэгч талууд нь орчиж байгаа. Нийлүүлэгч талууд нь. Тэгээ энэ болгоны одоо хэрэгцээ шаардлагыг харгалзаж үзэж бизнесээ явуулах ч өөрөө одоо stakeholder theory болцсон гэдэг. Тэгээд тэр чиглэл рүүгээ л үнэн явж байгаа юм байна. Тэгээ Монголын аж ахуйн нэгжүүд бод ерөнхийдөө тийш явах л байх та тий. Тэгээ том байгууллагууд бас л түүч. Энэс Coca-Cola бас нэг саарл ус мусны нэг гоё хийгээд идэг санагдчих. Гэхдээ яг нөгөө хэрэглэгч талдаа яаж ашигладгийг бол сайн мэдгүй. Одоо CSR гэхээр нэрнгээсээ л буухгүй болчиход байгаа юм да. Нөө хэдэн жилийн өмнө чинь тэгээд л нөө бараг л таньдаг мэддэг өмнө энд нэг хэцүү юм асуудал байна. Энийг туслая, энийхээ CSR-ыг хүрээнд тэгэл нөө хувь гаргаал тэрнээс төсөв гаргадаг. Тэгээд тэр жижиг одоо төсөл болгонуудыг шийдлээгээд тэр асуудал нь уг углуур гараа өөрчлөлт орохоргүй байгаа байхгүй тий. Харин тий одоо ингээд нөгөө эмнэлгийн тасаг масгийг энэ компани авч өгвөл тий. Төхөөрөмж авч өгөө засвар эдэр хийж байгаа байхгүй. Олон нэрчээд бид нэр нөгөө хуран умсаад олон байж татвар төлөөл тий гэр бүлтэйгээ байх цагаа хурамслан байж ажил хийж татвар төлөөл гэдэг нөгөө татварын мөнгө нь болон тийм рүү зарцуулах хэрэгтэй. Тэгээ одоо явандаа нөгөө засвар эдэг компани хийж л байдаг юм шиг боллоо тий. Тийм. Бусдаа нэг юм. За манай дараагийн засвар бараг хизээ орох гэж юм гэж ороо асууж байгаа юм шиг. Одоо хин хаанаас яах нь вэ гэдэг. Яа тэгээ хэдлээ төгсгөл зөрөөгөө орохоор ер нь санхүүгийн сахилга бат гэх юм уу санхүүгийн боловсролыг та юу гэж ойлгодог вэ? Ер нь хэн нэгэн хүн одоо ингээд те нэлээд санхүүгийн одоо financial literacy сайтай буюу санхүүгээ сайн мэддэг тийм хүн гэх юм бол тэг ямар хүн байх бол ideal-лээ тэр хүн ямар хүнийг бол ер нь өөрийнхөө хувийн санхүүг сайн удирддаг боломжийн одоо боловсралтай хүн байна гэж үзэж болох бол би бол хариуцлагатай хүн л гэж хэлнэ. Тэгээ нөгөө responsibility хариуцлага чинь нөгөө айгүй олон юмнаас бас нөгөө үүсдэг юм ба шүү дээ. Ээж аавын хүмүүжил, гэр орны хүмүүжил, өөрийнх нь үзэж харсан зүйл, хэлсэн үгэндээ байх, үнэнч байх гэдэг ч юм уу те. Нөгөө хүн ёсны өөрийнх нь юмнаас айгүй их үүсдэг юм байна. Тэгээ яг уу responsibility чинь ингээл гинт нэг хоёр настай хүүхэд би хариуцлагатай хүн гэж болохгүй шүү дээ. Тэрийг тэгээд нөгөө хажуунаас нөгөж байгаа сургууль цэцэрлэг нийгэм одоо бүхэл зүйл нь тэгээд одоо гудамжаар явж байхад хүүхдийн хажууд ч юм уу одоо нэгэндээ шаардлага тавьж байгаа тэрийг гоё ээлдгээр илэрхийлж байгаа гэдэг ч юм уу ингээл нийгэмд байгаа бүхэл тэр харилцаануудын хариуцлагыг үүсгэх юм шиг санагдтыг. Манайд харин тэр хариуцлагын тогтолцоо бол одоохондоо л ингээд үүсч чадахгүй яваад байгаа. Нийгмийн даатгал төлдгөө банкнаас зээл авч чаддгүй тэгсэн мөртлөө хуурай бизнес эрхлээд сайн орлого олдог хүнээс авсан мөнгөө цаг тухайд нь төлж чаддаг тийм хариуцлагатай иргэн байхад хажууд нь том машин унсан газрын лиценз амар том эдийн засгийн юм ярьж байгаа мөртлөө сөөх нөгөө байрныхаа мөнгө төлж чаддаг хүмүүс байдаг шүү дээ. Тэр яг нийтлэг баха тий. Амар нийтлэг. Тэгээ тэр ингээд хоёр зааг байгангууд манай санхүүгийн бизнесүүд болонгууд нөгөө өмчтөй хөрөнгөтэй хүнийг нь хариуцлагатай ингэж үнэлээд нөгөө яг хариуцлагатай хүнийг нь өмч хөрөнгө нийгмийн даатгал өөрийг нь томьёолох юм байхгүй болонгууд хариуцлагагүй хүн гэдэг тэр тогтолцоо бараг сүүлийн 30 хэдэн жил манайд бүр ингэ санхүүгийн систем нэвтцсэн харагдаж байгаа. Тэгээ одоо бидний зээл цэгмэн дээр тэр технологийн шийдэл өөрсдийн кредит скор танай одоо энэ сайн скорын FICO оноо гэдэр ашигладаг ч ерөөсөө хүн мөнгөтэй өрөнгөтэй мундаг чинэлэг мөнгөтэй өртөй байх нь хамаагүй таны одоо санхүүгийн мөрөө яаж гаргаж явж байгаа чинь өөрөө чинь нөгөө хариуцлагыг тодорхойлно гэдэг зүйл одооноос ингээ гоё суурин тавигдаад өчтдөө болвол гэсэн тийм юмтай бодох. Тэгэхээр яг нөгөө сая хэлдэг шиг нөгөө хувийн боловсрол, соёл, нийгэм гэл айгүй олон юмнаас тэр одоо тэр хүний хариуцлага тийм үүсдэм болвол гэж бодож байна л та. Тэгээ ойлгомжтой нэг мэдээллийн урсац те. Энд мэдээлэл өгөхгүй эсвэл буруу мэдээлэл өгчөөд нөгөө хүнийгээ бас нэг хариуцлагатай байг шахаад гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө бүх талын оролцоонууд яг нэг цэг дээр аягуулсан ойлголцож ижил тэр хариуцлагын тогтолцоо аягуулсан үүсдэм болов гэж харж байгаа. Тэгээд нэг юм юугаар одоо нөгөө game theory гэдэг шиг нөгөө юм тоглоомын үнэлгээг тодорхой болоод те. Ийм байвал сайн, ийм байвал муу гэдэг нь ингээд тодорхой байхгүй. Тэгвэл бид ч одоо нэг юм нөгөө шингийн байгаа юм шиг тийм дөрөнгөө юм шиг дөрөнгөө үзээд байгаа шүү дээ. Замынч дөрөнгөө. Одоо энэ манай улс төрийн нөхцөл байдлын ч дөрөнгөө тий.
Тэгээ дүрмтэй байх, дүрмийг дагах тийм мотивац байхгүй байхгүй тий. Яг дүрмийг дагахаар баг хоцорчих гээд байгаа юм шиг. Тийм нөгөө resilience буюу нөгөө сүрдэг тэр аргачлал одоо бидний үе одоо бидний доош үе залуучуудад тэр аягүй байх хэрэгтэй юм бэл. Нөгөө муу байла, буруу байла гэд онцоо угийн юм байна гэд тэр дүрмгүү нөхцөлөд дагаад явж болохгүй. Тэгээ хин нэгэн заавал ингэ сөрөөд ингэ байж ах хэвээр. Тэнгүү тэр сөрж байгаа тал нь улам ингээд явцын дунд нэмэгдээд ингээ ороод идэг. Тэгэхээр тэр компанич бай, улс төрөнч бай, санхүүнч бай тэр resilience-ийг үүсгээл сүрдэг тэр тогтолцоо байх юм бол тэр бол ингээд нэгдээд нийлээд ороод ирэх боломжууд айгу ойрхон байгаа юм санагддаг. Тэр бас бидний нөгөө юутай айгу хамааралтай л та нөгөө нийгмээс гадна нөгөө бидний одоо түүх соёлтой мэн хамааралтай. Бид чинь нөгөө нүүдэлцэн соёлтой нэг газар удаан байдгүй те баян сэтгэлгээний хувьд ингэж үсэрч ингэж олон юм хийдэг тийм юмтай айгу байнгын дүрмд бас нөгөө хязгаарлагдаж явах боломжгүй л одоо ах уу нөхцөл тийм одоо яг нийгмийн одоо ингээд манай Монголч ихгүй одоо ингээд улс нийгэм одоо ингээд санхүүгийн одоо хүч power те шийдвэр гаргаж байгаа шийдвэрлэлт чинь дандаа нөгөө суурин иргэншилтэй хүмүүсийн онол ойлголтоор яваад ангууд тэртээ дөрвөө улс төрн нийгмийн суурин иргэншилтэй ойлголтоор явж байгаа юм чинь бид нар тэрийг ойлгож хурдан accept хийж тэрийг хүлээж авахгүй л бид нар л юм байсан дэлхийн даалгыг эзэлсэн гэдэг батглаар чи эдрээс нь хоцроод байна л та бидэд. Тэгээ одоо манайханд чи одоо гадны санхүүгийн байгууллага ч гэдэм үү ингээд янз бүрийн зүйлтэй ингээд санал солилцоо ч юм уу ингээд тэр төвшөнд нь ерөөсөө итгэлцэж чадахгүй тийм юмуд аяг анзаарагдаад идэв. Тэгээ жоохон өөр төвшнөөс өөр өнцгөөс хараад те одоо янз бүрийн асуудал байна л да одоо геополитик гэдэг ч юм уу улс төрийн нөхцөл байдал гэдэг ч юм уу тийм юм тэгж бодондоо тэгэндээ гэж тэрийг давж ойлгож илүү сэтгэжээс бид нар давж гарна гэхээс биш нэг хүний гаргаж байгаа юмыг энэ манайх ингэж байгаа юм байна гэдэг юм хамгаалтын байдалд ороод иж болохгүй л байгаа даа. Тэгэхээр бас манай нөгөө бидний өөрсдийн нөхцөл байдал эдийн засаг цаг агаар бүх юм л энэ одоо бидний одоо байгаа нөхцөлийг суурин болоод байгаа юм шиг харагдчих. Тэрийг бид нар accept хийгээд ингэ чимээгүй байгаа байхгүй байнгын сайжруулаад байнгын ингээл шинийг сэтэж ингэж өсөж хүмүүжж явахгүй бол сөрөөл тэ сориол явах хэрэгтэй юм шиг тэ өөрсдөө сайн муугаа сайн мэддэг болоо тэ алдаа гаргуул алдаа гаргаал бид нар чинь нэгэнд буцаад нүүдэлчин болно гэж байхгүй шүү дээ нэгэнд суурин иргэмжлэлтэй болсон тэгэхээр яг л энэ нөхцөл байдалд дагж илүү амьдралын сайжирч явах хэрэгтэй байна тийм амьдралын хэв маяг нь суурин байгаа ч гэсэн сэтгэлгээний хувьд бидэд нөгөө ийм нүүдэлчин гэрээ байж болох байхгүй айгүй хурдан юмыг сэтгэдэг хурдан юмд accept хийдэг хурдан олон юмыг ингэж нөгөө туршдаг үздэг те хурдан юм руу ингэж нөгөө адапт хийж өөрчлөгдөж чаддаг гэдэг чинь манайд бол давуу талууд аюул байдаг санагдтыг адапт хийх чадвараараа хамгийн сайн юм шүү тийм бид нар чинь цаг уур нөхцөл байдал хамгийн хүнд газар байсаргаа тэр ингээд бид нар суулцсан юм шүү тийм Цэндтойгоо нэг Монголыг 11 өвөр гэдэг ном бид та уншижсэн үү тэн дээр яг одоо хоёулаа ярьжаас идэвэр тэгэхгүй бид нар яагаад ийм одоо зан характертай ийм зан төлөвийг гаргадаг вэ гэдгийг нөгөө нүүдэлчин ах уу соёлтой нэг их холбож ирдэг. Жишээлбэл яагаад одоо маш удаа хэдэн зуун жил одоо сүмдэрлэх тийм чанартай барилга барьж чадахгүй байна вэ ч гэдэг юм тий. Тэгэхээр бид нэр хизээш тэгж барилга барьж байсан юм шүү дээ. Бараг л нэг жоохон цаг агаар эвгүй болоход л хөвөрхөн уяанаасаа татаал хэдэн минутын дотор гэрээ буулгаад ачаа явах тийм байдлаар нүүдэлж ирсэн хүмүүсийг гівгэн те одоо ингээд чи аягүй сайхан ийм барилга барь гэхээр бас болохгүй тийм өөрчлөлт байдаг. Яг тэр мэтлээ яг бидний identity гэх юм уу Монгол хүний одоо зан төлөвийг одоо 11 үгээр ингэж нөө түүхтэй гэсэн тийм ном байдаг. Тэр санаанд орлоо. За ингээ хамгийн сүүлийн асуулт болгоод одоо хэрвээ таны нэг 25-аас 30 насны орчим хуурай дууч ирээ те би одоо ингээ хувийн санхүүгээ илүү сайн менеж хиймээр байна тий 5-10 жилийн дараа санхүүгүүд илүү одоо чадамжтай баймаар байна. Тэхийн тулд хаанаас эхлэх вэ? Надад нэг зөвлөөч ээ гэд 1 2 3 ч юм уу зөвлөгөө асуувал та юу гэж хэлэх вэ? Юу зөвлөх вэ? Санхүүгийн хувьд одоо илүү нөгөө санхүүгийн хувьд одоо liberal болох гэж надад зөвлөгөө авч байгаа гэсэн үг тий 5 жилийн дараа 10 жилийн дараа илүү чадамжтай. Тэгээ санхүүгээ эрхчлэх хүмүүс яриад байдаг шүү. Гэхдээ
одооны байгаагаас илүү чадамжтай тийм хүн болсон байханд бол би одоо юун дээр анхаарах вэ? 1 2 одоо яг акшн степ хийх юм бол би бол арай ингэж бодтой. Манай Монгол яг бизнес эрхлэх гэдэг ч юм уу яг уу ингээд өрсөлдөөний хувьд шудраг тэгш ёсны хувьд бол арай өөр баг. Гэхдээ нөгөө боломжийн хувьд бол Монгол бол бизнес эрхлэх хамгийн гоё боломжтой. Тийм экосистем гэж хартай. Ийм гоё чөлөөтэйгээр сэтгэхтэй. Маргач бас зарим улсууд харьцуулахад нэг тийм актер хязгаарлалт ус төрийн амир тийм юм бас гайгүй шүү дээ. Тэгэхээр нэгт тэрийг хэлмээр байна. Хоёрт ер нь бол нөгөө одоо happiness буюу ад жаргал гэдэг ойлголт чинь нөгөө хурж очиж байгаа цэг нь биш. Pattern гэж ярьдэн шүү дээ. Зам нь. Тэгэхээр нөгөө санхүүгийн эрхчлөө гэхээс илүү яг нөгөө happiness-аа олвол айгүй гоё юм шиг санагдтыг. Би өөрөө одоо жишээ нь одоо санхүүгийн байгууллагатч гэр бүлээ хошин тавиал те. Нөгөө бизнесийн зорилтууд нөгөө хийх бизнесээ айгүй явсныхаа сүүлд ингээ харангууд надад нэг тийм үлдэж наалцсан юм ийм үнцэнгүй санагддаг байхгүй. Тэгэхээр тэр happiness-аа олж аваад тэрийга тэр бизнестэйгээ нийлүүлээд тэр замдаа айгүй олон гоё юм сураад авчих юм бол тэгээ гоё ёс зүйтэй тэ үнэлэг байж чадах юм бол гарах үр дүн тэр нөгөө санхүүгийн эрхчлөлөөс хэд дахин их гоё байх болов гэж боддتي. Тэ. Тэ гоё зөвлөх байл. Би өөрөө 10 жилийн өмнө сонссон бол гоё байхаар юм байна. Ер нь тэгжил хэлэх болов гэж бодчих. Одоо тэр надтай хамт яг зөндөл бизнес хийж гоё санаа гаргаад амжилттай явж байгаа хүмүүсүүд. Тэгэл би бол нөгөө чи тим юм руу ор энийг хиймээ гэж юусэн хэлдэг яг чи ингээл өөрийгөө сонс яг өөрөө юун дээрээ чадвартай чадваргүй гэдгийг айгүй зөвлөөл яриад явдаг. Сүүлд ингээл нэг акт дотны холбоогүй ч гэсэн ингээл уулзахад тэгэл дурсаал ярихдаа дандаа л нөгөө өөрийнхөө пашныг олох гэж явсан хүмүүс одоо ингээ харахад аюу гоё гэр бүлтэй хийсэн юмтай тий овоож цагаад хүмүүсээс илүү гараад нэг амар баян дансаг амьдрахгүй байгаа ч гэсэн ингээ өөртөө ингээ хийж байгаа юм амар сэтгэл хангалуун байгаа байхгүй. Тэр л аюу гоё эрх чөлөө happiness болол гэж боддог. Ер нь бол санхүү нэмэгдээд санхүүгийн хариуцлага ихсэх тусам happiness нэр нь бол багасдаг шүү дээ тий. Тодорхой төвшин хүртэл гэж ярьдаг тийм үү? Тий, одоо тэгэл тэр чинь нөгөө хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн өмнө аюу том хариуцлага хүлээн, айц улам их болно. Тэгээ том бизнес хийх тусам улс төрийн оролцоо, өөр өрсөлдөгчийн оролцоо гэл талууд аюу их орж ирдэг учраас тэр чинь нөгөө ингээл happiness ингээл жижигрээл нөгөө хувийнхээ нөгөө гоё ёс зүй юмнууд нь улам хатуужаал актер ингээл жоохон ингээд нөгөө хүчтэй асдаг тийм бөхцөн гал шиг болсон юм шиг харагдаад байна. Тэгэхгүйгээр гоё wild тасаал те өөрийнхөө хийж ярьж байгааг ингээл ямар нэгэн айцгүйгээр хэлж чаддаг, хэлсэн ярьсандаа байж чаддаг. Тэгээ гоё гэр бүлтэй, happy үр хөвгттэй, эхнэр тэгээ гэр бүлтэй үнэнчтэй. Тийм байвал айгүй гоё. Тийм хүрх үр дүн илүү нөгөө нэг сэтгэл ханамжтай, эргээд харамсахааргүй тийм хөдлөлт. Тийм нөгөө хүмүүс чинь нөгөө ингээд би нэг тим юмтай болоод тэгчэндээ гिचээд очингууд цаана дахиад өөр юм байж байгаа байхгүй. Тэгээ хүн тэрэндээ дахиад нэг бол зарим тэндээ явна, тэрэндээ ингээ ханж зогсно, эсвэл бүр улаарч ингэж явдаг. Тэгэхээр тэр харж байгаа зэг бол нэг тийм ultimate юм биш санагдтыг. Тэр өндөр оргил руугаа гарчаад эргээ харсан чинь баахан хүн гомдоцсон, худлаа хилцэн тий одоо гэр бүлийн доктор гоо гэдэг ч юм уу гэл хамаг хүмүүсээ хуурж наанцаа болцсон ингээл эргээд харахад юм байх юм байна. Тэр бол одоо өстой хайрын амьдрал байх бол гэж боддоо шүү дээ. За ингээд ер нь хоёулагийн подкаст маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ өнөөдрийн подкаст маань нэрч маш сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа. За ажилтны амжилт хүсье. Хөрж оролцсон баярлалаа. За баярлалаа.